Намайг Солонх гэдэг. Би 11 настай. Аав ээжээрээ гар утас ахуулснаар би захин ертөнцийн байнгын хэрэглэгч болсон. Аав ээж хоёр, миний хүү, миний охин утасны учрыг олдог гэж магтсанд нь хөөсөөр захин ертөнцийн байнгын хэрэглэгч болжээ. Утас бариад удаан суудгаас шилтгаалж аав ээжийн утсаа боль гэдэг үг надад ядаргаатай санагдах болсон. Өөртөө утсаа оролддог мөртлөө намайг яагаад загнаад байгаа юм бол гэсэн бодол миний толгооноос салхаа байсан юм. Үүнээс үүдэж манай гэр бүлд маргаан эхлэх болсон юм. Сүүлдээ бүр миний ялах дүү хүртэл утсан дурлаж нэхэж уйлдаг боллоо. Манай гэр бүлд халуун дулаан амьд харилцаа дутаж байна. Одоохийн асуудлыг шийдэхгүй бол улам хүндрэх гээд байна. Үүнийг би туслангийн багш нараасаа сурсан ойлгосон. Одоо би ойлгосон. Нэгнийгээ муулсан, доромжилсан, гутаасан, зодолцсон бичлэгүүдийг манай үеийнхэн үздэг. Үүнийг байх ёстой зүйл гэж эндүүрэн нэгнийхээ зураг бичлэгийг сургуулийн группээр дамжуулан захин орчинд оруулдаг. Үүнээс олж миний сайн найз сургуулаасаа гарсан. Би үүнд маш их харамсаж байна. Хүүхдүүд бид үзэж байгаа шүү дээ ах эгч нараа. Би бас таны хүүхэд дайралтанд өртөн хил амаар доромжлуулна. Хараалын үгийг зах замбраагүй харж уншиж байна. Муухай бичлэг зурагч үзэж байж магадгүй. Тиймээс хүүхдүүд бидний захин гэмт хэргийн золиос болохгүй тулд буруу сөрөг мэдээлэл автуулахгүй тулд хичээж ажиллаж байгаа ах эгч нараа дэмжиж талархъя. Анхаарал тавьсанд баярлалаа.